Энэ хүчээр бүгд колоны хуулийн тухай авч хэлэлцгээе. За колоны хууль юуг илэрхийлдэг вэ гэвэл хоёр цэгэн цэнгийн хоорондын харилцан үйлчлэлийг одоо томьёолж илэрхийлдэг байна. Харилцан үйлчлэл гэдэг үгийн цаана юу нуугдах вэ гэхээр бид бүхний мэдэж байгаачлан эсрэг хоёр тэмдэгтэй цэнийг эерэг одоо сөрөг байх юм бол хоорондоо таталцдаг, ижил байх юм бол хоорондоо түлхэлцдэг. Тэр татах, түлхэх хүчний үйлчлэл байгаа шүү дээ, тийм ээ. Энэ үгнүүдийг нийтэд бид нар юу гэж хэлж болох вэ гэвэл харилцан үйлчлэлцэл гэж хэлж болно. За харилцан үйлчлэх гэж биччихье. Тэгвэл энэний цаана хүч нуугдж байгаа юм байна. Татах эсвэл түлхэх. Энэ хүч нь юунаас хамаарах вэ гэдгийг колон маань туршилтаар баталсан байна. Энэ хүч маань цэнэгүүдийн үржүүрт шууд зайн квадратад уруу пропорционал байна гэсэн байна. Энэ хүч нь пропорционал байна. Хоёр ширхэг цэнийг хооронд нь үржүүлээ. Энд цэнэгүүд их байх тусам хүч нь их байна. Таталцах, түлхэлцэх үйлчлэл нь их байна гэсэн үг. За хоорондынх нь зайг D гэж хоёр цэнэг байлаа гэж бодоход уруу гэдэг маань нэгийг хуваах нь D-ийн квадрат ийм хамааралтай байдаг байна. Мэдээж энэ хоёр тэгштэглийг хооронд нь тэнцвүүлье гэх юм бол заавал бидэрт юу хэрэгтэй байдаг вэ гэхээр коэффициент хэрэгтэй. Тэр коэффициентийг аль хэдийн энд харуулсан байна. Тэр коэффициент маань энэ K гэдэг коэффициент. K гэдэг коэффициент бол пропорционалын коэффициент гэж явдаг. K маань юутай тэнцүү юм бэ гэж асуух юм бол C систем нэгийг хуваах нь 4p epsilon 0. 4-ний нэгийг бид нар мэднэ. P маань 314 тоо, epsilon 0 гэдэг маань цахилгаан тогтмол тэр нь 885-ыг үржих нь 10-ийн хасах 12 K L квадрат ньютон метрийн квадрат. K L гэдгийг би одоо тайлбарлаж өгье та бүхэнд. За ийм хамааралтай байдаг байна. Ингээд дээрх одоо энэ томьёоллыг бүгдээрээ математикийн хэлэнд буулгах юм бол энэ дөрвөлжин дотор хийсэн байгаа дүр зураг гарч ирэх нэ. Ингээд энэ тэгштгэл дотор F гэдэг маань хүчийг илэрхийлнэ. C системд нэг чинь ньютон. K гэдэг маань түрүүн хэлсэн пропорционалын тогтмол ньютон метр квадрат хуваах нь KL гэдэг нь кулон гэсэн. Кулоны квадрат. Цэнэгүүдийн нэгж C системд кулон буюу тэрийг бид нар KL-ээр тэмдэглэж харуулдаг. Хоорондынх нь зай C системд нэг чинь метр. За KL-ийн бичих юм бол кулон гэсэн эрдэмтний нэр байх нэ. Эрдэмтний нэр учраас бүгдээрээ K-гийн томор бичиж байгаа. Ингээд нэг кулон маань хэдтэй тэнцэх вэ? Ямар хэмжээний одоо электрон протоны цэнэгтэй тэмцэх вэ гэвэл энэ доор харуулсан байгаачлан нэг кулон нь 625-ыг үржих 10-ийн 18 ширхэг электрон эсвэл протоны нийлбэр цэнэгтэй тэнцэх нэ гэсэн санааг энд илэрхийлнэ. За тэгвэл энд юу болоод байна вэ? Өмнөх ангид үзсэнчлэн нэг ийм дахиад нэг ийм хоёр цэгэн цэнэг байлаа гэж бодъё бүгдээрээ. Энэ эерэг, энэ сөрөг. За энэ Q1, энэ хасах Q2 гэдэг хоёр цэгэн цэнэг. За цэгэн цэнэг гэж юу юм бэ? Хэмжээ дамжааг нь тооцож болохооргүй тэмцэх шиг харагдаад байгаа зүйлийг л бид нар цэгэн цэнэг гэж хэлнэ. Ангид энэ хоёрын хоорондох юм зайг нь бүгдээрээ D гэж. Тэгвэл үндсэндээ Q1 маань Q2-ыг татна те. Тодорхой хүчээр татна. Буцаагаад Q2 маань Q1-ийг татна. Энэ татах энэ үйлчлэлийг л бид нар юу гэж хэлээд байгаа юм бэхээр харилцан үйлчлэл гэж хэлээд байгаа. Энэ харилцан үйлчлэл нь цэнэгийн хэмжээний үржүүрээс шууд хоорондынх нь зайны квадратад уруу хамааралтай байх нэ гэсэн санааг л илэрхийлж байгаа. За тэгээд мэдээж тэмдгийн дүрмээ ярих юм бол эсрэг тэмдэгтэй байх юм бол үржүүр нь сөрөг гараад хоорондоо таталцсан. Эерэг сөрөг хоорондоо таталцсан. Ижил тэмдэг үржүүр нь эерэг буюу түлхэх хүч байх нэ. Хасхасх нь нэмэх болно те. Хоёр хасах цэнэг байлаа гэж бодъё. Тэгээ хасхасх нь нэмэх болно. Нэмэх юм бас юу гэдэг те. Нэмэх болоод хоорондоо түлхэлцэж байна гэж бүгдээрээ ойлголцож болох нэ. За энэ доотлын зурган дээр юу болоод байгаа юм бэ? Доотлын зургийг бүгдээрээ харах юм бол Q1, Q2 гэдэг энд зурсан тийм ээ. Энд зурсан арай нэг боловсон байдлаар зураг харуулсан байна. Хоорондынх нь зай мэдээж D. Энэ хоёр хоорондоо таталцсан. За тэгвэл энэ таталцж байгаа хүчийг Q1-ийг Q2-оор үржүүлээд пропорционалын тогтмол K-гаар үржүүлээд хуваах нь D-ийн квадрат хувааж бүгдээрээ олдог байх нь эсрэг цэнэгүүдийн үржүүр сөрөг байна. Уг цэнэгүүд F хүчээр таталцснаа гэж энд хэлсэн байна. Ижил цэнэгүүдийн үржүүр эерэг байна. Уг цэнэгүүд F хүчээр түлхэлцснэ гэж энэ зураг 11-20 дээр хэлсэн байна. За энэ доор нь юу гэдэг юм болоо? Хэд хэдэн цэнэгийн хүчийг вектороор нэмнэ гэсэн байна. За хэд хэдэн цэнэгээс тогтсон систем байж болно. Тэгвэл одоо жишээлбэл энд нэг юм цэгэн цэнэг авч үзье бүгдээрээ. Энэ цэгэн цэнэгт хэд хэдэн талаас нь хүчээр үйлчилж илаа гэж бодъё. Ийм хоёр хүчээр үйлчилж явах юм бол энэ хоёр хүчний аль нэг нь за тухайлбал энэ хүчийг бүгд F1 энийг F2 за вектороор нь бүр ингэ тэмдэглэжээ.
аль нэг нь түүнд үйлчилж байгаа хүч болохгүй бөгөөд энэ хоёрын нийлбэр шүү. Тэгээд хүчнүүд маань өөрөө вектор хэмжигдэх учраас эдгээрийг бид нар заавал вектор аргаар параллелограммын аргаар ингэж нийлүүлээд нэгдсэн нэг хүч. За тэрийг дүнгийн хүч, нийлбэр хүч гэх мэтчлэн янз янзаар хэлдэг. Вектороор нэмээд ийм нийлбэр хүч гаргана гэсэн. Энэ нийлбэр хүч маань өөрөө F1 хүчээр F2 хүчийг нэмсэнтэй тэнцэх ажээ. Түүний дараачаар жишээ 8-ыг бүгдээрээ бодъё. Хоёр цэнигийн хоорондох зайг 5 дахин ихсэхвэл харилцан үйлчлэлийн хүч нь хэд дахин өөрчлөгдөх вэ? Хоорондох зай гэсэн учраас энэ харилцан үйлчлэлийн хүчийг нэгийг хуваах нь D-ийн квадратаа гэж. Тэгвэл энэ дээрээс үүдэлтэйгээр F' гэж юм тийм ээ. F'. 5 дахин ихсгэнэ гэдэг чинь ерөнхийдөө 25D квадрат. Квадратаараа ингэж уруу хамаардаг учраас 5 дахин ихсэхэд тэр хүч нь 25 дахин багасч байгаа учиртай. За тэр утгаараа бүгдээрээ 25 дахин багасгахна гэдэг энэ дээрээс олчиж болно. Яагаад гэвэл одоо жишээлбэл ингэж болох байхгүй юу? Тухайлбал K Q1-ийг үржих нь Q2 D-ийн квадрат ийм байсан. F' нь юу болсон бэ гэхээр K Q1 Q2 үржвэр гэхдээ энэ доор 25 D-ийн квадрат болсон бөгөөд энэ K Q1 Q2-ийн үржвэр D-ийн квадрат чинь анхандаа F-ээр илэрхийлэгдсэн байх шүү дээ. Энэ дээр өгөгдсөнөр. Тийм учраас бүгдээрээ F' гэдэг бол анхныхаа хүчийг 25 дахин сулруулах нэ гэж ингэж математикийн аргаар нотолж харуулж болно. 25 дахин буурах нь. За 9-р бодлогыг бодъё бүгдээрээ. Хоёр цэнигийн харилцан үйлчлэлийн хүчийг 5 дахин ихсэхийн тулд эдгээрийн хоорондын зайг хэрхэн өөрчлөх вэ гэж асуусан байна. Харилцан үйлчлэлийн хүч маань хоорондын зай квадратууд уруу хамааралтай гэж хэлсэн. Уруу хамааралтай байгаа юм бид нар бодох гэдэг. Тэгэхээр энэ F хүчийг бүгдээрээ 5 дахин ихсэхийн тулд мэдээж бүгдээрээ энэ одоо зайг багасгах шаардлагатай гэсэн. Яаж багасгах вэ? D-ийг хуваах нь язгуур дор 5 1 гэд тэгээд энэнийхээ квадратыг авчих юм бол энэ дээрээс юу гарах вэ гэвэл дээрээ 1 үлдэн доороосоо 5 гарч ирээд 5 хуваах нь D-ийн квадрат буюу одоо эн чинь 5-ыг үржих нь 1-ийг хуваах нь D-ийн квадрат байхгүй юу? Тэгэхээр энэ хэсэг чинь өөрөө аль хэсэг вэ гэхээр энэ хэсэг маань өөрөө шууд анхныхаа тэр хүчтэй шууд хамааралтай гээд 5-аар үржихээр тухайн хүч маань 5-аар үржигдээд гарч ирнэ гэсэн санааг энд илэрхийлнэ. Тэгэхээр хариу маань өөрөө D-ийг хуваах нь язгуур дор 5 байх нь. Жишээ 10-ыг бодъё бүгдээрээ. Жишээ 10 дээр хоорондоо D зайд орших цэнэгтэй хоёр үрлийн харилцан үйлчлэлийн хүч нь F1 байсан юм байна. Үрлүүдийг шүргэлцүүлээд анхны байрлалд аваачхад харилцан үйлчлэлийн хүч нь F2 байжээ. Хэрв X үрлийн цэник 10Q нөгөөдгийнх нь хасах 6Q байсан бол F1-ийг хуваах нь F2 харьцааг болоо. За энэ дээрээс бүгдээрээ F1 хүчийг олох юм. Энэ дээрээс бүгдээрээ харин F2 хүчийг олох юм аа. За F1 хүчийг харах юм бол тэр маань K үржих нь 10-ыг үрж 10Q үржих нь за хасах 6-г шууд хэдүүлээ модуль дотор авчи. Хасах 6Q надад утга нь хэрэгтэй байгаад байгаа. Хуваах нь хоорондынх нь зай D-ийн квадрат гэж байна. За F2-ыг хэрхэн яаж бүгдээрээ бичиж болох вэ? Мөн л адилхан K үржих нь 2Q үржих нь 2Q хуваах нь D-ийн квадрат ижилхэн зай даваадсан тийм ээ. За тийм байна анхны байрлал гэж байна. За энэ дээрээс хэдүүлээ хуваачиндаа одоо эдгээрийг ингээд хуваахад хэд гарах вэ гэж асууж байна. За энэ дээр цэвэрхэн байдлаас бичиж бүгдээрээ F1 за F1 гэхгүй. Ингээд бичиж шууд. Тэнцүү K-нууд бол энэ дээрээс ингээд устж штэ тий. D квадратууд ингээд устчихна. Дээрээ юу байх вэ гэхээр 60Q-гийн квадрат хуваах нь 4Q-гийн квадрат Q квадратууд нь ингээд устчихна. 4-ний 60 буюу хэд гарах нь 15 гарах нэ энэ дээрээс. 11-р бодлогыг бодъё. Q3 цэнэгт Q1 ба Q2 цэнэгээс үзүүлэх хүчийг одоо зурагт ингэж харуулсан байна гэж. За тэгээд F1 маань өөрөө 1-1 Q1 Q3-ийн хоорондын харилцан үйлчлэлийн хүч нь F2 маань 3-1J гэсэн байна. За тэгээд Q2-ыг хуваах нь Q3 хоорондын зай нь 3А гэсэн байна. За Q3 Q2 Q3. За энийг бол мэдээж өгсөн байна энэ дэр. Энэ дээрээс юу болоо гэсэн бэ гэсэн чи Q2-ыг хуваах нь Q1-ийн харьцааг болооч гэж хэлсэн байна. Ерөнхий үйлчилж байгаа энэ хүчийг харах юм бол баруун доошоо чиглэсэн гэж ярьчих бүгдээрээ тий. Баруун доошоо. Доошоо 3-1ч баруун гар тийшээгээд 1-1ч. Тийм учраас энэ маань баруун гар тийшээгээд 1-1ч доошоо 3-1ч ийм векторудаас тогтсон байх нэ гэд бүгдээр ойлгоч. Ийм векторудаас. За энийг одоо юу гэх юм те?
Энэ хүчийг байна штэ хэдүүлээ ингээ. F1 тэнцүү Q1-ээс Q3-т үйлчилж байгаа хүч. Тэр маань бол Q1-ийг үржих нь Q3 хуваах нь хоорондын зан 1 нэгж. Тэрийг дээгээр л авчих. Дээгийн квадрат. Окей. Түүний дараачаар Q2-оос Q3-ыг татж байгаа хүч маань энэ өөрөө. Q2-оос Q3-т үйлчлэх хүч байх нь. Түүнийг хэрхэн яаж бичиж болох вэ гэвэл F2 тэнцүү K дахиад Q2-ыг үржих нь Q3 гэдэг ингэ бичиж байгаа. Тэгэнгүүтлээ хэдүүлээ хуваах нь 3-ын квадрат. 3 дээгийн квадрат, 9 дээгийн квадрат гэсэн үг тэр маань. Ингээд бүгдээрээ Q2-ыг хуваах нь Q1 харьцааг энэ дээрээс олох нэ. За хэрхэн яаж олох вэ гэвэл F1 маань 1 нэгж гисэн байна. Энийг ингээд 1 гэж гаргасан байна. Энийг 3 гэж өгсөн байна. Ингээд F1-ийг F2-т хуваах юм бол үндсэндээ бол K, Q1, Q3 хуваах нь дээгийн квадрат үржих нь дээгийн квадрат K, Q2-ыг хуваах нь Q3 энийг нэг айтайхан хүн шиг бичье. Q2 тэнцүү нэгийг хуваах нь 3 л гэсэн үг. 3-ны 1. Мөн үү? За энэ дээрээс хураагдах зүйлс маань юу вэ гэвэл K хураагдана. Энэ K ингээ хураагдчихна. Q3-ууд ингээ хураагдчихна. Дээгийн квадратууд ингээ хураагдчихна. Гэхдээ би нэг зүйлийг мартсан байна. Энэ дээр 9 дээгийн квадрат. Энэ 9-ийн тоог энэ дээр би тавьж өгөх хэрэгтэй. Тэгээд цаана хин үлдсэн бэ гэвэл Q1-ийг хуваах нь Q2 үлдсэн. Тэгээд тэр дээр 9 үлдсэн. Тэр доор дахиад нэгийг хуваах нь 3-ыг үржих нь 9 буюу 27-ны 1 гэсэн хариу гарах нэ. Намайг юуг ол гэсэн Q2-ыг хуваах нь яг эсрэгээр нь ол гэсэн биш. Q2-ыг хуваах нь Q1-ийг нь тэгвэл тонгруулаад 27 гарах нэ. Энэ дээр хариу. За энэ бол зөв хариу.